Цахим сургуульд 21 аймаг 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10,407 сурагч суралцсан. Мэдлээ цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлах тухайг 155 багш заана. Ерөнхий улс сурлын сургуулийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ сонирхолтой тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургуультаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдлээ цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Цахим сургуулийн багш сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс тодруулбал ажиллаж суралцж байгаа сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл сургалтанд хамрагдана. Нүүбийн хурлаар зарлж байгаа ЮНЕСКО-ийн байгууллагаас зарлж байгаа юу бол ерөөсө боловсрол их өөрчлөгдөж байна. Ховс их өөрчлөгдөж байна. Тийм учраас цаашдаа ер нь хичээлийг завхан анги танхимнаар заадаг гэдэг ойлголт өөрчлөгдөж байна, тийм ээ. Багш зөвхөн самбарын урд зогсоод хичээл заадаг энэ арга барилууд хуучирсан байна. Тийм учраас бол хичээлийг хайбрид хэлбэрээр буюу танхины болон танхимын бос сургалтаар явуулдаг юм холимог хосмог хэлбэрээр явуулах энэ боломжууд нь энэ цахим энэ сургуулиар дамжиж байгаа гэсэн үг. Энэ жил бид нар 10 дугаар анги 12 мянган орон дээр байгаа сонгоны бүлэг бүрдэж чадаагүй хүүхдүүдийг сонгож авч энэ хичээлийг эхлүүлж байгаа юм. Хойтон бол бид нар 10 дугаар анги, 11 дугаар анги, 12 дугаар ангийн нийт 40-60 мянган хүүхдүүдийг хамарсан энэ цахим сургууль үйл ажиллагаа өргөжүүлэх ийм боломжууд нь байгаа. Тэгээ энэ цаашдаа бол ерөөсөө хүүхэд бол заавалчгүй анги дайсан багшаар хичээл заалах биш, тийм ээ. Заавалчгүй тухайн сургууль дээр байгаа математикийн гэдэг юм, физикийн гэдэг юм, байгаль ухааны хичээлээр багшаараа хичээл заалах биш. Монголын хамгийн сайн шинэ 1-р сургууль дээр байгаа 1-р сургуулийн сайн багш нар, 11-р сургууль дээр байгаа математикийн сайн багш нар, тийм ээ. 23-18 гэдэг нөгөө хүүхдүүд хамран бус сурах тойргийн хүүхдүүд ирж их суралцах хүсэлтэй байдаг. Энэ сургуулийн багш нар, энэ сургуулийн технологи, энэ сургуулийн ноу хав, орон даяар ингэж хэрэгжих энэ том боломжууд нэгж байна л гэж ойлгож байна. Гол онцлог болохоор цахим арга зүйдээ байгаа. Цахим хэрэглэгдэхүүндээ байгаа. Цахим үнэлгээндээ байгаа. За ерөнхийдөө бас бид нар метакогнитив талд нь энэ хичээлийг явуулж чадна гэж бид нар итгэл төгс харж байгаа. Өөрөлд хүүхдийн таны мэдхгүй сэтгэхүй хөгжүүлэх хамгийн орчин үеийн хамгийн оновчтой аргуудыг хэрэглэнэ. Яг тэгэхээр бид нар өдөр тутам хүүхдүүдийнхээ үнэлгээг цахимаар авч нэгтгэж юу нь болж байна, юу нь болохгүй байна, маргааш хичээлийг яаж явуулах ёстой гэдэг тийм байнгын судалгаа, тасралтгүй уруу холбоон дээр суурилах учраас энэ судалгааны хувьд ч маш их өөрмөцтэй, үр дүнгийн хувьд маш өөрчлөлт болно гэж бодож байгаа. Тэгээд багш нартайгаа тасралтгүй холбогдож, тасралтгүй арга зүйгөө хөгжүүлж тийм ингэж харилцан суралцах замаар энэ хичээлийг явуулна гэж бодож байна. Аюу сандарч байгаа яг ингээд 2хан жилийн дараа оюутан болоод амьдралд яг хүл тавина гэхээр бас айгу итгэмээргүй ч юм шиг сайхан төрж ирсэн ч юм шиг ингээ ер нь айгу сандралтай. Боломж нь гэвэл яг хөдөө орон нутгийн ч юм уу бусад сургуулиудын хүүхдүүд яг хүссэн мэрэгчлэрээ хаанаас ч ирнэ яг сайн багш нараар яг хичээлийн хоцроглын ялгаа ч юм уу яг ингээд сурч болно. Яг тэр нь айгу боломжтой. Мөнгө хэмнэн нэг талаар бол ер нь цаг хугацаагч хэмнэн гэж харж байгаа. Ер нь чинь яг цахимаар хичээл орно гэж бодох юм бол ер нь орж эхлэн штэ. Тэнгүүд гэртээ чинь ингээд зурагт үзээд ч юм уу ингээд уцаа оролдоод сууж байхаа хооронд ингээд хичээлээ үзээд зүгээр л яг ингээд гэрийнхээ уцтай ч юм уу ингээд хичээлээ үзчих жолно. Тэгээд яг ингээд хаанаас ч хизээч ер нь ингээд хичээлээ сонгож олно. Нэг талын мөнгө ер нь мөнгө ер нь ямар их үнцэнтэй болсон бэлээ. Яг тэр үед ингээ мөнгө маш их хэмнэн дугуулсан секцэд төлбөртэй сургуульд явжснаас. Мэдлээ цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд танхимын сургуулийн хөтөлбөрийг цахим сургуулийн дэлгэрэнгүй төлөвлөлтөд шилжүүллээ. Төлөвлөлтөд шилжүүлэх баг нь багш үлдэгдэг ихтэй сургуулийн багш, зөвлөх багш, боловсролын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, ерөнхий улс сурлын сургуулийн мэргэжсэн багш нараас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Цахим сургуультай зохион байгуулах багш бэлтгэх сургалтыг 3 модулаар зохион байгууллаа. За энэ хүрээнд багшийн цахим ур чадварт дэмжлэг үзүүлэн сонгон судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтуудыг явуулж 1200 багшийг хамруулснаас 28 цахим сургууль багшлах шалгуурыг хангаад байна. Улсын хэмжээний бүх ерөнхий улс сурлын сургуулийн 10 дугаар ангид суралцагчдыг хамруулсан сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлийн сонголтыг цахимаар зохион байгууллаа. Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааран Монгол улсын хамгийн чадварлаг багш нараас суралцаж, өөрийн авиас давуу тал чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох сонгон судлах хөтөлбөрийг бүрэн дүүрэн эзэмших юм. Харин багш нарын хувьд ажлын байрандаа хөгжиж, мэдлэг ур чадвараа орон даяар түгээх давуу талтай ажиллана. Мэдлээ цахим сургууль нэгдснээр Монгол улс боловсролын салбарын цахим шилжилт дахин нэг алхам урагшилж байна.